Тэ 21-р зуун хэрнээсээ л байгаад байгаа байхгүй те. Айл одоо 20 онд хийжсэн дайна одоо хүртэл ингээд хийгээд л байна. 20 оноос ч өмнө бас л ингээд байнга л сүүлийн хэдэн зуун жил дайнтай л байсан тэр асуудлаас салааг байна. Тэ ийм хоцрогдсон одоо ийм аратанчлаг шинж чанараа ерөөсө хүн төрөлхтөө алдахгүй байгаа даахгүй. Алдахгүй байгаа ч яах вэ те. Яг энэ нөгөө дэлхийг өдөртөж яадаг бодоо энэ систем маань болохоор энэ байдлыг л одоо зохион байгуулад байгаа шүү дээ. Жирийн одоо эрүүл саруул ухаантай хүмүүсүүд бол хинч дайныг хүсэхгүй ойлгомжтой тийм болохоор энийг хин зохион байгуулдаг. Тэгэхээр мэдээж яг энэ улс орнуудыг дэлхийг өдөртөж байдаг энэ сөрөг хүчнүүд сөрөг одоо нарийн ярих юм бол сөрөг бисүүд одоо сөрөг хар гаргийнхнууд энэ бүхнүүдийг одоо ингээд зохион байгуулад ингээд ашиг хүртээд явж идэг байгаа даа. За тийм болохоор одоо хүн төрөлхтөн болохоор ингээд тий Монгол хүмүүсүүд хүртэл өөрсдөө ингээд би бинийг үзэж чадахгүй шүү дээ. Одоо тэр нь одоо тэр намны хүн гэдэг ч юм тэр нутгийн хүмүүсүүд гэдэг ч юм хүн төрөлхтний одоо энэ хөгжил ухамсарын түвшин ийм маш доор хэмжээнд байгаад байгаа болохоор хар гаргийнхныг бүр хүлээн зөвшөөрнө гэж баг хэцүү баг бүтггүй зүйл байхгүй тий. Одоо орчин үеийн одоо энэ хүмүүсүүдийн энэ ухамсарын одоо байдлыг харахад бол тийм болохоор би бас сургалтуудаараа хэлдэг л дээ. Одоо ерөнхийдөө бол Монголд одоо тий монголч бай аль ч улс орнууд дандаа нөгөө нэг эх оронч гэдэг сэтгэлийг айгүй одоо хөгжүүлдэг. Би Америк хүн болохоор тий ингээд теста манай улс мос бүх улснуудаас илүү хамгийн шилдэг нь. За тэгээд бүх л улсуудад ерөнхийдөө дандаа нэг ийм код явж идэг. Ерөөс ингээд хүнийг нөгөө нэг дандаа тэр доод эгог нь хөгжүүлдэг. Ерөөс нэг эгог нь хөгжүүлээд тий ингээд нэг тийм би бинтэйгээ үзэлцдэг, би бинийгээ үздэг үү тий ийм одоо нөгөө нэг дайсанлаг шинжрүү нь одоо оруулах ийм кодод явж ирсэн байхгүй. Тэгээд энэ бол угаасаа нөгөө маш доод энергийн хүн төрөлхтөнд одоо байж боломгүй зан чанар ахгүй юу. Хүн одоо аль ч улс орноос ирсэн бай, ямар ч хэлтэй, ямар ч шашинтай, ямар ч одоо арьс өнгөтэй байсан ч бай, бид нар хүн болгоныг ерөнхийдөө бол тэгш одоо хандаж те бүх хүмүүсүүдийг одоо хүндэтгэлтэйгээр те хэнийг ч дээш нь гаргаж болохгүй, хэнийг ч доош нь гаргаж болохгүй, өөрийгөө ч дээш нь гаргаж болохгүй, өөрийгөө ч доош нь оруулж болохгүй, бүгдийг юм тэгш уг нь хэмжээстэй одоо байлгах хэрэгтэй байхгүй те. Тэгтэл нөгөө нэг энэ эго гэдэг зүйл хүний нөгөө нэг юм аратналаг шинжийг нь одоо хөгжүүлэхийн тулд хин нэгнийхээ дээр гарах гэдэгтэй. Тэгээ би бинийг үзэж чаддгүй энэ нөгөөний хандлагыг нь одоо хүмүүсүүдэд суулгачсан болохоор хүн төрөлхтөн юм хоцрогдсон юм нь одоо баг чулуун зэвсгийн үедээ юм хаашаа тий ийм үедээ одоо байгаад байгаа байхгүй юу. Яг чаваас хэрэгжилж байгаа юм одоо юмнууд нь шин болчихсон юм шиг мөртлөөсөө тий өндөр технологи юмнууд хэрэглээд байгаа юм шиг мөртлөөсөө сэтгэлгээ гэдэг зүйл нь болохоор ерөөсөө нөгөө нэг бүр дээр үеийнхаа